2023 оны 6 сард дотоод хэрэг сургуулийг халчин курсыг төгсөөд Баянзүр төрийн цагдаагийн газрын 1-р хэлцээр хороор хэдэн цагдаагаар анх томилогдсон ажилласан байгаа. 2 жил гарсан болж байгаад Баянзүр төрийн цагдаагийн 1-р хэлцээр дислэг цолоо гардан аваад Баянзүр төрийн цагдаагийн 1-р хэлцийн хүүхдийн асуудал хэрэгжсэн мэргэжилтээр томилогдсон ажиллаад одоо хүртэл ажиллаж байна. Багасаа ерөөхдөө цагдаа хүнтэй хамт өссөн гэх юм уу. Манай ээж өөрөө тухайд цагдаа байсан. Гэрийн бараа бол харахгүй шүү дээ. Тэгэл ихвчлэн багасаа тэгэл өөрийгөө авч хоол унд хийхээс ахуулаад гэр орноо цэвэрлэх. Манай жуур айгу цэвэрч хүн. Тэгээд тэр зангийн дуурайгаад бас аль болох цэвэрч байх гал байнгын л гэр орноо цэвэрлдэг, хоол ундаа хийдэг. Тийм л төрлийн хүүхд ерөөхдөө байсан. Тэгийн байгууллагын гол нөлөөлөх зүйлс найз нөхөд хамт олон, тасаг хамт олон. Тэгэл удирдлага чиглэл өгч удирдлага тийм ээ. Тэрнээс шалтгаалаад ерөөхдөө шантармаар үйл зөндөө байдаг л да. Гэхдээ хамгийн гол нь тэр юмыг одоо шантраахгүй байдал хүргэж байгаа юм зөвхөн хамт олон юм боловч боддог. Манай Баянзүр төрийн цагдаагийн 1-р хэлцч өөрөө одоо хүн амын тоо ихтэй, ажил ачааллын хувьд маш өндөр байдаг. Хүүхдийн асуудал энэ албан тушаалыг сонирхсон, сонгосон шалтгаан нь ерөөхдөө хүүхдийн эрх ашигыг хамгаалах, тухайн хүүхдтэй найз байж ижил хажууд нь одоо ярилцж сууж л одоо бүх асуудлыг шийдвэрлэх талаас нь бид нар арга хэмжээ авдаг гэсэн үг. Тэгэхээр бас ингээд нэг бодлын хүний одоо хүүхдийн сэтгэл зүрх рүү орж ярилцж чадж ижил тухайн хүүхдийг мэдж таньж юу асуудал байгаа. Бид нар тухайн хаалттай хаалганы цаана юу болж байгааг бид нар мэдэхгүй. Тэгэхээр хүүхдтэй яг үндсэн ярилцаад яаж байгаа, вийж байгаа гэдэг асуудлыг ярьж ижил ерөөхдөө тухайн хүүхдийг мэдж таньж асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авдаг гэсэн. Ерөөхдөө хүүхдтэй холбоотой дуудлага мэдээлэл өндөр байдаг, хандлагатай байдаг. Эцэг их асраа хамгаалагчийн зүгээс ч юм уу аль эсвэл үе тэнгийн дээрлэл сургууль дээр болж байгаа асуудлууд өөрсдөө маш өндөр байдаг. Тэгэхээр тухайн хүүхдийн эрх ашигтай холбоотойгоор аль болох сургуулийн нийгмийн ажилтнуудтай байнгын холбоотой байдаг бид нар ерөөхдөө. Тэгээд сургалт гэдэг зүйл маш чухал. Өрсөн сэргийлэх ажлаа бид нэр түлхүү хийж явдаг. Надаас гадна дахиад нэг мэргэжилтэн манай ахлах байдаг хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн. Ингээд бид гурвын зүгээс байнгын ерөөхдөө сургуулиудаар очиж нэгсэндээ сургалт өрсөн сэргийлэх ажлаа хийдэг. Үе тэнгийн дээрлэхэл одоо энэ тамхи арих болон вебний хэрэглээс татгалзах тийм ээ. Хор шиг гэх мэтлэн асуудлуудыг болж өгöd байнгын сургалт дээр орж явдаг. Хичээл орсон үед ерөөхдөө дуудлага мэдээлэл өндөр. Амарсан үед ерөөхдөө зуны улиралч ч юм уу хүүхдүүд өвдөө гадаа явчихдаг ч юм уу тэр байдлаасаа болоод ерөөхдөө бага байдаг хандлага байдаг. Гэхдээ хүүхдүүд нөгөө нэг зуны цагаар ч юм уу зуны дэлгэр цагаар тоглож наадах ч юм уу ямар нэгэн байдлаар орчин суугийн газраас алга болох тохиолдол маш өндөр байдаг. Тэр асуудал дээр бид нар байнгын хараа хянгалт тавих тиймэрхүү чиглэлээр явдаг. Баярын эдгэр өдрүүдэд гэмтэр зөрчлийн дуудлага мэдээлэл маш өндөр хувьтай явж байгаа. Хүүхдтэй холбоотой дуудлага мэдээллүүдээс одоо нөгөө нэг өвлийн цаг ихэлсэн тийм ээ. Баярын өдрүүдэд одоо нөгөө угаартахтай холбоотой ч юм уу асраа хамгаалагч хүүхдтэй орхин явсан архитын согтуурсан хүүхдийн гадар гэж юм уу. Ийм асуудал маш өндөр байдаг. Хүүхдээ хараа хэмжгүй орхисон ч юм уу. Иймэрхүү асуудал төр энэ даруй бид нар арга гэртийн холбогдож асуудал шийдвэрлэх хэмжээг авдаг. Одоо засгийн зүгээс орчин сэргийлэх шуурга удирдлагын засгийн зүгээс ерөөхдөө болж өгвөл тухайн хүүхдүүдийг баяр ёслолоор ч юм уу нэг халуун дулаан мэдрэмжийг аваасаа гэдэг үгнээс бид нэр одоо ингээд тухайн бэлгийг одоо тараах ажил явуулж байгаа. Одоо энэхэн баярын эдгэр өдрүүдэд энэ хүүхдүүдийн эрх ашиг зөрчиж байгаа эцэг их асраа хамгаалагч нь байхгүй хүүхдүүд бас нэг бодлын удирдлагын ихт автахгүй тул тийм ээ бид нэр энэ бэлгийг тараах халуун дулаан эцэг их нь өмнөөс иймэрхүү мэдрэмж өгөхийг маш их ирмэлзээд тасаг хамгааллын зүгээс одоо бэлэг бэлэх ажлыг ерөөхдөө явуулсан байж байна. Ерөөхдөө энэ ажил маань бараг 100% хүрсэн. Одоо тараах ажил болсон байна. Баярын өдөр мэдээж арга гэртээгээ баярлахыг л хүн болгон хүссэн тийм ээ. Тэгээд яалчгүй ажил мэргэжлийн онцлогоос болоод одоо суухаас өөр арга байхгүй. Тухайн нэг ч гэсэн хүүхдтэй холбоотой учраас нэг ч гэсэн хүүхд ирэх шиг энэ баярын өдрүүдээр хар дурсамж үлдэхгүй дээ зүрхэнд хар дурсамж үлдчихвээ гэдэг үднэс бид нэр ажиллахаас өөр арга байхгүй. Тэгэхээр тэрэн дээр одоо нэг тийм тэгэрч бараг хүлээж авах болж энэ одоо.
Намайг Довдонгийн алтан чимэг гэдэг. Би хаан улс төргийн газрын 2 дугаар хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгчөөр ажилладаг. Би цаглагийн байгууллагад одоо 16 дахь жилээ ажиллаж байна. Манай төвчин өөрөө их онцлог алба. Одоо баяр ёслол ямар л үед бид нар одоо бэлэн байдалд ажиллаж идэг. Тийм алба. Тэгтээ энэ албаараа л аягүй сайхан бахархаж явдаг. Миний одоо хүсэж мөрөөдчихсэн мөрөөдөл юм да. Тэгээ энэ сайхан албанд одоо хүүгээ оруулаад ажиллуулад ээжтэйгээ ингээд мөр зэрэгцээ ажиллаж байгаад нь одоо хүүгээрээ бахархаж явдаг ш. Одоо өнөөдөр миний хүү энэ баярын өдөр ингээд ажиллаж байна. Ээж нь баярын өдөр ингээд жижигрээс буугаад хүүдээ халуун хоолцоо бариад ирж байна. Яг ингэж төсөөлсөн юм бол байсангүй. Ерөөс ингэж ажил тэгэл тэр мантай явж ирсэн. Тэгэл ороод ирсэн чинь жоохон шоконд орлоо. Баярын өдрөөр ерөөхдөө бид нар чинь одоо ерөөхдөө хоёулаа төрийн албаагч гэрийн бараа харах нь хуурхан. Тэгэл өглөө гараад өрөөдөг ч юм уу. Тэгэл нөгөө нэг аль болох зав зай гарвал юугаараа дуртай хоббигоор аль болох өргөө хөгжүүлэх тал дээрээс анхаараа явждаг болохоор тэгэл өргөөр нь аль болох завгүй байлгадаг та. Аг байхад ерөөс ингээл хажуудлын хөршүү ч юм уу муудалцдаг ч юм уу ингээл ихний нөхөр хоорондоо муудалцдаг, хэрэлддэг, барьдаг ийм чанга дуу чимээ гардаг асуудал гардаг байхад манай ээж бид тэр бэж одоо жоохон байгаа. Тэгээд тиймээс айж эмээх, согтөөнөөс айж маях тийм асуудал гарахад манай ээж болохоор ерөөсөө айхгүй гараад аль болох бүгдийг ингээл зохицуулаад болцоо та нар ингэдэг тэгээд аль болох хуулийн зөвлөл залтаар ингээл зөвлөж явдаг байсан. Тэгэл тэрийг хараад ерөөхдөө эмгтэй хүн юм зоригтой байна гэдэг бас гайхмаар зүйл юм аа гэж амар их боддог байсан. Би одоо ер нь л бас багаас нь үгээ нөгөө өөрөө хүсэж мөрөөддөг байсан учраас хүүгээ бас энэ албанд ингээ орчосоо гэж их мөрөөддөг гэсэн. Тэгээд одоо ингээд бас яг нөгөө өөрөө яг тоонд нь ороод ингээд ажиллаа явж байгаа болохоор сүүлийн үед бол бас хөө маань бас энэ албаараа аягүй сайхан бахархаад ажиллаад байгаад нь бас их хүний дотроо их бахархаж явдаг. Тэгээд миний үчим бас их мундаг хүүдээ ерөөсөө тэгэж санаа зовох юу байхгүй. Ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх тал дээр бас их өөрийгөө дайчилж ажилладаг. Тэг хүүгээр их бахархаж явдаг да. Би одоо гэртээ амж чагаад ээж гараатай байдаг ч юм уу. Зарим үедээ ингээд ээжийг завгүй байх үед би завтай байдаг ч юм уу. Өөрөөр хэлбэл солбч юу бол гэдэг болохоор яг тийм байхгүй юм. Уулзаас уулзахгүй нэгтэй. Манай өчн тустай амьдардаг. Тэгэл гэрийн бараа, ерөн барыг харахгүй. Ороо нэг 9 10 болж байхад хүүрөө харьсан уу гэл ярихад ажил дээрээ байж гинэ. Эсвэл фитнестэй явж гинэ гэл ингээл ярьдаг. Тэгээ ерөн бараг уулзаас уулзахгүй л их явдаг. Төрүүлж өсгөж өдөр зэрэгтэй хүргэсэн гэдгээр хоёрдугаар гэх юм бол үргэлж миний сонгосон сонголтод миний талд байдаг. Түнхээр их баярлж явдаг. Тэгээд миний хүсч мөрөөдж байгаа зүйл, миний хийх дуртай зүйлийг үргэлж дэмждэг болохоор тэрэнд би баярлалтай. Намайг ойлгож чаддаг. Багаас нь намайг хөгжүүлээд ингээд бүх юмаа зориулаад явцсан учраас энэ хүнд юу ч хэлэх надад нөхцөл байхгүй. Тэгэхээр хүүгийн хуваар хайртай шүү гэж хэлээ да. За 2026 онд одоо миний энэ ажил мэргэжлэлээр амжилт бүтээлээр дүүрэнтэй тийм сайхан жил байх болтугай. Тэгээд энэ сайхан албанд одоо тууштай ажиллаарай гэж одоо ээжийн зүгээс хүсье да. Та бүхэндээ энэ шинэ оны баярын мэндийг ээж бүтээний зүгээс өргөн дэвшүүлж байна. Шинэ оноо сайхан тэмдэглэлээр ирэх хондоо аз жаргалаар дөрөн үр бүтээлтэй сайхан он байхыг хүсье өрөөё. Баянзүрх дүүргийн газрынхаа нийт мөр зэрэгсэж байгаа алба хаагч мөн хаан улс дүүргийнхаа газрын нийт алба хаагч та шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил байх болтугай гэж хүсье да.